улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компани гишүүнчлэлтэй Монгол тээвэр нэгдэл хязгаарлалт хариуцлагатай компанитай хамтран залуучдын хөдөлмөр эрхтийг нэмэгдүүлэх доктортой ажлын байраар хангах зорилгоор 2017 оны 18-нд 7 дугаар сарын 6-ны буюу өнөөдөр бид хамтын ажиллагааны санамж жижиг байгуулах гэж байна. Энэхүү санамж жижигийн хүрээнд уулуурхаан болон орон нутаг хот хоорондын тээвэрлэлт мөн олон улсын транзит болон зорчиг тээврийн чиглэлээр автомашиныг жолоодох Е болон С ангиллалтаа жолооны өмнөлттэй ийм залуучууд 80 ажлын байрыг энэ Монгол тээвэр нэгдлээс нийслэлийн залуучдын хөгжлийн газарт захиалга болгож байгаа юм аа. Тэгэхээр энэ ямар учиртай гэхээр нийслэлийн залуучдын хөгжлийн газраас нийслэлийн хүрээнд зохион байгуулж байгаа эерэг хандлагыг төлөвшүүлэх, мөн залуучуудыг зорилготой, мөрөөдөлтөө, тогтвортой ажлын байран дээр хөдөлмөр их боломж олцоо бүрдүүлэх альва нэгэн нөлөөллийн ажлууд, сургалтуудыг бол энэ Монгол тээвэр нэгдэлд ажилд орох гэж байгаа 80 залуучууд бид нар бол 4-8 удаагийн давтамжтайгаар сургалтуудыг зохион байгуулах гэж байгаа. Өөрөөр хэлбэл зүгээр ингээд ажлын байранд зарлагдахаар олон залуучууд ирээд тэндээс тэгээд ажлын байран дээр доктортой ажиллаж чадах үгүй гэдгийг бол баталгаа гаргаж чаддаггүй. Тэгэхээр нийслэлийн залуучдын хөгжлийн газраас бүртгэгдсэн иргэдлүү чиглэсэн сургалтыг бол зохион байгуулах гэж байгаа. За тэгээд энэ сургалтанд хамрагдсан залуучууд дундаас 80 залууг бол бидний сонгон шалгуулаад тэр залуучууд бол Монгол тээвэр нэгдэл хязгаарлалт хариуцлагатай компанид бол санал болгох гэж байгаа юм аа. За энэ компани бол олон жил уулуурхаан тээвэрт үйл ажиллагаа явуулж байгаа. Та бүхэн мэдж байгаа өнөөдөр манай эдийн засгт уулуурхаа бол ямар ач холбогдолтой вэ? Энд бол зөвхөн манай компани гэлтгүй энэ Монголын хилээр бол нийтдээ 5-6 гарцаар одоогийн зөвхөн гашуун сухатын хилээр 10-аас 13 мянган машин хил нэвтэж гарч байгаа. Тэгээд энд ажиллаж байгаа компаниуд бол бүгд ажлын байрны дутагдaltaй, ажиллах боловсон хүчний дутагдaltaй, жолооч нарын дутагдaltaй, засварчдын дутагдaltaй байгаа. За энэ асуудлыг манай энэ залуучуудын байгууллага соргоор хүлээж аваад биднэртэй хамтарч ажиллахаар шийдсэнд манай Монгол тээвэр нэгдлийн компани хамт олонны өмнөөс талархснаа илэрхийлэх зүйтэй байх гэж бодож байна. Амжилттай хамрагдаасай гэж хүсэж байна. Тэгэхээр бид эх орондоо Монгол залуучууд эх орондоо хөдөлмөр эхлэе. Гадаад